нэг бичлэгнээс санаа аваад өөр дөрөө туршсан зүйлийнхээ талаар яриа гэж бодлоо. Ямар нэгэн байдлаар муу зуршлаасаа салах тухай бичлэг байсан. Тэрэн дээр юу вэ гэхээр нэг залуу чихэрнээс гармаар санагдсан юм билээ. Өдөрт бүр маш их чихэр ундаа уудаг ч юм уу, байнга шоколад идчихдэг хүн байсан юм байна л да. Байнга дэлгүүр гарах болгондоо хид авч ирээ зүгээр идчихдэг ч юм уу. Тэгээд чихэрнээсээ гарах талаар маш их хичээсэн юм байна. Тэгээд зөндөө олон удаа бүтлгүүцсэн юм байна л да. Эцэст нь ямар аргаар гарсан бэ гэхээр нэг юм жижигхэн дэвтэр авч агаад халаас нь л багтдаг жижигхэн дэвтэр авч агаад ямар нэг юм идмээр санагдах болгондоо чихэр идмээр санагдах болгондоо дэвтэр дээрээ бичдэг байсан юм байна. Яг идэх юмныхаа нэрийг би нэг шиг сникерс идмээр байна гэж бичээд сникерсээ худалдаж аваад идчихдэг. Тэгээд юу болсон бэ гэхээр яг их хичээгээгүй ч гэсэн тэмдэглэлийнхээ ачаар чихэрнээсээ гарсан гэсэн. Яагаад вэ гэхээр ямар нэг юмыг хүн өөрөө сайн хараад ажиллаад өөрийгөө сайн ажилласнаар эцэст нь ямар үр дүнд хүргэж болох вэ гэдэг тухай гэх юм уу? Жишээлбэл би яг тэрнтэй холбоотой нэг арга ашиглаж үзье. Дэвтэр дээрээ ямар нэгэн байдлаар уцаа орломоор санагдах болгондоо цагийг бичдэг гэх юм уу? Тэгээд өдөрт хэдэн удаа уцаа орломоор санагдчихэв. Хэдэн удаа яг л хийх хэрэгтэй юм аа хийж яхаа голоор уцаа орломоор санагдаад тэс өөр юм хиймээр санагдаад байна вэ гэдгийг бичээд тэгээд өглөө хэдэн удаа, өдөрт хэдэн удаа, орой хэдэн удаа гэд тоон харагдаж байгаа шүү дээ. Тэгээд бас яг юу хийж байхад тэр бодол төрсөн бэ? Би уйдсан байсан уу? Эсвэл ямар нэгэн сурж исэн юм маань хэцүү байсан уу гэд тийм байдлаар хүн өөрийгөө таньж мэдснээрээ магадгүй өөрийгөө за ийм үед би допамин хүсээд ингэж байгаа юм байна гэж таньж мэдснээрээ уцаа орлох хүсэл багасаар аваад одоо нэлээд давгүй болсон байгаа гэх юм уу. Тэгэхээр хүн өөрийгөө таньж мэдснээрээ маш их ашигтай байгаад байгаа. Юу ч бодохгүйгээр ямар нэг юм хийж болно штэ. Тэрийгэ хүртэл анзаарах нь маш чухал юм байна гэж бодож байгаа. Ялангуяа тэмдэглэл хөтлөх юм бичих, гараараа бичих ер нь маш чухал юм байна гэж боддог.